Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэндээ цахим орчинд хүний эрх хичээлийг орхиолно. За эхлээд бүгдээрээ хичээлийнхээ агуулгатай танилцгаая. За эхлээд хичээлийн зорилготойгоо танилцна. За цаашлаад хэвлэл мэдээллийн суурь боловсрол ба хүний эрхмийн зарчмуудын тухай. За мөн хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь үзэн ядсан үг хэллэг, ялгарлан гадуурхалтай тэмцээд хэрхэн тусалж болох тухай. За мөн үүн сэтгүүлчдийн үүрэг хариуцлага юу байх тухай энэ хүү хичээлээрээ үзэж судлах нэ. За хичээлийн зорилготойгоо танилцгаая. Хэвлэл мэдээллийн суурь боловсролын зарчим болон хүний эрхийн суурь ойлголтуудын уялдаа холбоог бүгдээрээ олж мэдгэнэ. За мөн хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь үзэн ядах үг хэллэг, ялгарлан гадуурхсан үйлдэлийг хэрхэн бууруулж болох тухай. За мөн үзэн ядалт ялгарлан гадуурхалтыг бууруулахад сэтгүүлчдийн үүрэг оролцоо ямар байх тухай энэ хүү хичээлээрээ бид нар олж мэдэх нэ. За тэгэхээр хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь өөрөө яг өнөөгийн дижитал 900-д хүний эрхийг дэмжих, хамгаалах маш чухал хэрэгсэл болдог. За яагаад гэвэл хэвлэл мэдээлэл одоо өнөөгийн 900 маань хэвлэл мэдээлэл цахим 900 байгаа. За энэ цахим ертөнц гэдэг бол өөрөө бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон. За энэ дунд хэвлэл мэдээллийн суурь боловсролыг эзэмшснээр хүмүүс цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах зэрэг маш олон боломжуудыг олгодог. За үүнээс яг хэвлэл мэдээллийн суурь боловсролын хамгийн чухал чадваруудын нэг болох мэдээлэл шүүмжлэлтэй хандах ур чадвар байгаа. За мэдээлэл шүүмжлэлтэй хандах ур чадварыг эзэмшснээр хүмүүс цахим орчинд төдийгүй одоо бит энэ офлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, за мэдээлэл авах, боловсрал эзэмших, хувийн нууцаа хамгаалах, за бүр цаашлаа соёл урлагт хандах эрхийг хэрэгжүүлэх маш өргөн боломжийг олгодог. За яг одоо энэхүү слайдн дээр хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь өөрөө хүний эрхийн яг үндсэн суурь эрхтэй яаж холбогддог тухай харуулсан байна. За хамгийн ихний багнанд болохоор хэвлэл мэдээллийн суурь боловсролын чадваруудыг харуулсан байгаа бол хоёр дахь багнанд яг хүний үндсэн суурь эрхүүдийг харуулсан байна. За хамгийн ихний чадвар бол шаардлагатай мэдээллийг үр дүнтэй хайж олж авах чадвар байгаа. За энэхүү чадвар нь болохоор хүний мэдээлэл олж авах эрхтэй уялдаж холбогдож байгаа. За яагаад тэгэхээр бид нар бол өдөр тутамдаа янз бүрийн мэдээллийг ирж хайж олох шаардлагатай болдог. За эдгээр мэдээлэл бол хэвлэл мэдээллийн суурь боловсролын тусламжтайгаар үр дүнтэйгээр хайж олж авах боломжтой. За дараагийнх нь хортой хийх контентоос өөрсдөө хамгаалах чадвар байна. За энэ нь болохоор хүний хувийн нууцаа хамгаалах эрхтэй уялдаж байгаа. За яагаад тэгэхээр бидний эргэн тойронд өдөр тутамд маш их хэмжээний контентууд, мэдээллүүд байдаг. За энэ хийх контентоос бид нар бол хэвлэл мэдээллийн суурь боловсролын тусламжтайгаар өөрсдийгөө хамгаалах боломжтой. За дараагийнх нь мэдээллийн өөр их сурвалжийг ашиглан мэдээллийг шалгах. За энэ нь болохоор хүний сонголт хийх эрхтэй маш нарийн уялдаж холбогдож байгаа. За бид нар бол өдөр тутамдаа авж байгаа тэдгээр мэдээлэл бол янз бүрийн их сурвалжаас авч байдаг. Тэгэхдээ бид нар яг аль их сурвалж нь найдвартай вэ гэдгийг өөрсдөө бол сонгох, шалгах эрхтэй. За мөн мэдээллийг зохих ёсоор хүлээн авах чадвар ба үр дүнтэйгээр ашиглах чадвар байгаа. За энэ нь болохоор хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй маш нарийн уялдаж холбогдож байгаа. За яагаад тэгэхээр бид нар бол ямар нэгэн мэдээллийг хүлээн авч байгаа бол түүн дээрээ үндэслээд бас тухайн мэдээллийг үр дүнтэйгээр зөвөр ашиглах хэрэгтэй, зөвөр үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. За хамгийн зүйлийнх нь болохоор хуулийн шаардлагын дагуу мэдээллийг үр дүнтэй, хангалттай түгээх чадвар гэж байгаа. За энэ нь болохоор яг хүний дээр мэдээлэл түгээх эрхтэй холбогдож байгаа. За бид нар бол ямар нэгэн мэдээллийг түгээх байгаа бол тухайн мэдээлэл бол яг хуулийн шаардлагын дагуу үр дүнтэйгээр түгээх хэрэгтэй. За яг энэ хичээлийнхээ энэ хэсэгт болохоор бүгдээрээ үзэн ядсан үг хэллэг, ялгарлан гадуурхалтай яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролыг ашиглаад хэрхэн яаж тэмцэж болох тухай бүгдээрээ үздэгэе.
За яг үзэн ядсан үг хэллэг гэдэг энэ нэр томьёо тодорхойлолттой бүгдээр эхлээд танилцъя. За үзэн ядсан үг хэллэг буюу hate speech. За hate speech гэдэг нь бол яг олон улсад ашиглагддаг нэршил байгаа. За энийг бол Монгол дээр үзэн ядсан үг хэллэг гэж орчуулж ашиглаж байгаа. За яг энэ үзэн ядсан үг хэллэгийн тухай бол олон улсад маш олон төрлийн тодорхойлолтууд байдаг. Олон улсын байгууллагууд маш олон тал бичгүүдэд үзэн ядсан үг хэллэгийг тодорхойлсон байдаг. За эдгээрээс яг өнөөдөр биднэрт яг хэрэгцээтэй, оновчтой гэж үзсэн хоёр тодорхойлолтыг энэ хичээлээрээ танилцуулахаар бэлдсэн байгаа. За хамгийн ихний тодорхойлолт нь болохоор Кембрижийн тайлбар тал бичгээс авсан тодорхойлолт. За хоёр дахь тодорхойлолт нь болохоор Европын холбооны сайд нарын зөвлөлөөс авсан тодорхойлолт байгаа. За эхлээд Кембрижийн тайлбар тальд юу гэж тодорхойлсон байдаг гэдэгтээ бүгдээрээ танилцгаая. За арьс өн, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэгтэн үндэслэн хэн нэгнийг эсвэл хэсэг бүлэг хүнийг үзэн ядах хандлага гаргасан, эсвэл тэдний эсрэг хүчирхийллийг хөгүүлэн дэмжихүйц олон нийт рүү чиглэсэн үг хэллэгийг үзэн ядсан үг хэллэгээ гэж тодорхойлсон байна. За яг энэ тодорхойлолтын дээр болохоор яг арьс өн, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаа гэдэг зэргээр одоо хүний нийтлэг шин чанар дээр нь үндэслэн хэн нэгнийг эсвэл бүлэг хүнийг үзэн ядах гэдгийг онцлсан байна. За дараагийн тодорхойлолтоо бүгдээрээ танилцъя. За арьс өнгөний үзэл xenophobe буюу одоо гадны харийн гих зүйлийг үзэн ядах тэр үзэл. За мөн антисемитизм буюу одоо еврейчүүдийг үзэн ядах тэр үзэл болон бусад үндэсний үзэл, үнцэрхэг дээрэнгүй үзэл, мөн цөөнх болон цагаач гаралтай хүмүүсийн эсрэг дайсагнал болон ялгарлан гадуурхалтыг тараах, өдөө, сурталчлах, зөвдөх бүх төрлийн илэрхийллийг бол үзэн ядсан үг хэллэг гэж ойлгоно гэж тодорхойлсон байна. За энэ дээр болохоор илүү одоо тэр үзэл хандлага за мөн цөөнх бүлэг гэдэг дээр онцолж тодорхойлсон тодорхойлолт байна. За эдгээр тодорхойлолтуудаас ингээд ерөнхийдөө аваад үзэхээр үзэн ядсан үг хэллэг гэдэг нь бол нийгэмд бол яг зөрчилдөөн, хуваагдлыг бий болгож байдаг. За тэгээд зөвхөн үг хэллэгээр төдийгүй маш олон янзаар илэрч байдаг. За хэвшмэл ойлголтоор илэрч болж байна. Дайралт, доромжлолоор бас илэрдэг. За үүнээс гадна зөвхөн одоо цахим орчинд, онлайн орчинд биш, бас офлайн орчинд үзэн ядсан үг хэллэг нь бол маш түгээмэл байдгаа, тохиолдож болдог гэсэн. За цаашлаад энэ үзэн ядсан үг хэллэгийн ерөнхий шинжүүдийн тухай бүгдээрээ авч үзье. Энэ нь бол саяны тодорхойлолтууд дээр ч ихсэн харагдсан баг. Тодорхой бүлгийн хүмүүс рүү чиглэдэг. За ангидаа болохоор тодорхой үндэсний цөөн хүмүүс байж болж байна. Эсвэл хүүсийн бэлгийн цөөн хүмүүс байна. Хүүхэд эмэгтэйчүүд байж болж байна. Цагаачд, за бүр цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээд нийгмийн янз бүрийн одоо бүлгийн хүмүүс рүү үзэн ядсан үг хэллэг нь бол чиглэсэн байдаг бахны. За мөн ингэхдээ ихэвчлэн одоо доромж үг хэллэгийг ашигладаг. За энэ нь бол янз бүрээр илэрч байдаг. За жишээ нь үндэс хугацаагаар доромжилсан үг хэллэгүүд байж болж байна. Одоо Монголд бол түгээмэл ажиглагддаг. Хуужаагийн ирлээд, хасаг дөрүүд гэх мэтээр доромжилсан үг хэллэг ашигладаг бахан. За мөн нас хүйсээр нь доромжилсан чавганц, авгай, зүнсэн өвгөн, эмгэнч гэдэг юм уу. За мөн бэлгийн хүйсийн чиг баримжаагаар нь доромжилсан гомо, лесби, гаж донтой гэх мэт. За мөн амжиргааны төвшнөр нь бас доромжилсан үг хэллэгүүд байдаг. Олигарх, цүнх баригч, ловирчин, улгайч, гэр орооллынхан гэх мэт одоо тухайн хүний амжиргааны төвшнөр нь доромжилсан үг хэллэгүүдийг ашигладаг. За бүр цаашлаад үзэл бодлоор нь доромжилсан үг хэллэгүүдийг бас ашигладаг. Энэ нь бол одоо фашист, коммунист, манан маф, оркч гэдэг юм уу те иймэрхүү үг хэллэгүүдийг ашиглаж доромжилдог байх нэ. За тэгээд ерөнхийдөө саяын тодорхойлолтууд шинж тэмдгүүд дээр гарсанчлан ерөнхий одоо тухайн нийтлэг хүмүүсийн түгээмэл шинж тэмдэг дээр нь бол үндэслэн үзэн ядсан үг хэллэгүүд бол маш түгээмэл байдаг. За жишээ нь үндэс хугацаа байна. За нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ,
За ихрэлсэн албан тушаал, шашин шүтлэг гэх мэтчлэн яг тухайн хүний болон одоо нийтлэг тэр шинж тэмдгүүд нь үндэслэн үзэн ядсан үг гэллэг бол түгээмэл байдаг. За тэгээд энэ дээр нэг сонирхолтой статистик баримтыг дурдах гэсэн. За энэ нь болохоор нийт одоо энэ тохиолдож байгаа үзэн ядсан үг гэллэгийн 30% нь бол хэвлэл мэдээллийн бичвэрүүдэд байдаг байх нь. За 70% нь бол яг тэр сошиал ертөнцийн дээр хүмүүсийн сэтгэлдлүүд дээр яг тэр үзэн ядсан үг гэллэгүүд илэрдэг байх нэ. За одоо бүгдээрээ яг энэ хэсэгтээ яг бодит байдал дээр үзэн ядалтын жишээг авч үзцгээе. За энэ дээр гарч байгаа жишээнүүд болохоор 2023 онд яг хэвлэлийн үрэлэнгээс улсын хурлын эмэгтэй гишүүдийн тухай сайтууд болон сошиал дээр постуудаар ер нь ямархуу мэдээллүүд гарсан. Тэрэн дээр контент анализийн судалгаа хийсэн байгаа. Яг тэр судалгаан дээр гарсан бодит жишээ кейсүүд байгаа. За яг энэ дэлгэцэн дээр харагдж байгаа болохоор үндэс төгсөөр үзэн ядсан юм жишээ байна л да. За энэ нь болохоор яг улсын хурлын гишүүнийг хятадын нэрлэж улс төрд иргэн ирвүү гэсэн ийм гарч ихтэй 2021 онд постлогдсон ийм Facebook пост байна. За энэ бол өөрөө яг ингээ үндэс угсаагаар үзэн ядсан ийм үг хэллэг ашигласан ийм пост байгаа л. За үүний доор бас яг энэ посттэй санал нэгдсэн үзэн ядсан үг хэллэг ашигласан, доромжилсан сэтгэлдлүүдийг бол маш ихээр үлдээсэн байсан. За дараагийн нэг жишээ нь болохоор бас яг үүнтэй төстэй. Тэгтээ мал бол алаад идчих юмсан, намчин авгаа гэх мэтээр одоо төрөнд урьдсанчлан яг тухайн хүний насгүйсэн дээр үндэслэн ингэж үзэн ядсан жишээ байгаа. За мөн үүнээс гадна яг энэ сайт дээр гарсан бас нэг жишээ нь л да. Улсын хурлын гишүүн биелэгтийн хамгийн хүндрэлтэй гишүүнүүдийг батлах 9 баримт гэдэг нэг юм сайтаар гарсан мэдээ байгаа. За энэ дээр бол хүмүүс яг энэ сайтын сэтгэл хэсэгт бол маш ихээр үзэн ядалтаа илэрхийлсэн үзэн ядсан үг хэллэг ашигласан сэтгэлдлүүдийг бол үлдээсэн байгаа. За энэ мэтчлэн одоо сошиал орчинд бол үзэн ядсан үг хэллэг ашигласан юм маш олон жишээнүүд байдаг. За тэгвэл яг энэ түгээмэл гараад байгаа энэ үзэгдэлтэй хэвлэл мэдээллийн суурь боловсролыг ашиглаад хэрхэн яаж тэмцэж болох вэ? Энэ тухай яг энэ зэгтээ бүгдээрээ авч үзцгээе. За хамгийн их нь боловсрол сурталчилгааны компанид ажил өгнүүлж болно. За энэ нь болохоор бүх шатны боловсролын байгууллагуудад хэвлэл мэдээллийн суурь боловсролыг таниулж сурталчилгааны ийм ажлыг өрнүүлэх боломжтой. За мөн хэвлэл мэдээллийн агуулгын шүүмжилт, дүн шинжилгээ хийх. За энэ нь болохоор миний төрөнд урьдсанчлан яг нийт үзэн ядсан үг хэллэгийн 30% нь бол яг тэр хэвлэл мэдээллийн нийтлэлд агуулгагдж байна гэж байгаа. Тэгэхээр энэ дээр сэтгүүлчид өөрсдөө ч тэр за бас тэр тухайн мэдээллийн хэрэглэгчид болж байгаа үзэгчид ард иргэд маань ч гэсэн өөрсдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. За мөн яг тэр үзэн ядсан үг хэллэгийг ашиглаад байгаа. Яг тэр хэвлэл мэдээллийн суурь боловсрол хэрэгтэй байгаа тэр бүлийг бол чадахжуулах, хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгох хэрэгтэй байна. За үүнээс гадна дижитал бичиг үсгийн мэдлэг болон онлайн аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх. За бас нэгэн хамгийн одоо чухал арга нь юу вэ гэхээр бодлого нөлөөлөл эрх зүйн шинжилгээ гэж байгаа. За энэ нь болохоор яг тэр бүх шатны боловсролын хөтөлбөрт ч юм уу те яг хэвлэл мэдээллийн суурь боловсролын ойлголтыг багтааж яг бодлого нөлөөллийн аргаар хэвлэл мэдээллийн суурь боловсролыг хүмүүст эзэмшүүлэх ийм арга байгаа. За хамгийн сүүлд нь иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн хөдөлгөөнүүд өөрсдөө нэгдээд яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролыг таниулах, нөлөөллийн ажил өрнүүлэх. За эдгээр цогц арга хэмжээнүүдийг авснаар бид нар бол яг энэ үзэн ядсан үг хэллэг ялгарлан гадуурхалтай бол тэмцэх боломжтой. За үүнд мэдээж сэтгүүлчдийн үүрэг оролцоо бол маш их байгаа. Сэтгүүлчид бол яг үүнд оройлон оролцох ёстой хүмүүсийн нэг.
За яг тэр үзэн ядалтыг өөгшүүлсэн, ялгуурлан гадуурхсан. За үүнээс үүдэлтэй тэр сөрөг үр дагавруудыг бол хэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлаж мэдээлэх яг тэр үүрийг бол сэтгүүлчид хүлээж байгаа. За үүнээс гадна ямар үүрэг хариуцлагуудыг сэтгүүлчид хүлээж байгаа вэ? За энэтэй бүгдээрээ танилццгаая. За хамгийн түрүүнд баримтын нэгтлэн шалгах, баталгаажуулах. За мэдээж түрүүнд дурдсанчлан хэвлэл мэдээллийн агуулга нь өөрөө яг тэр үзэн ядсан үг хэллэгийг агуулаагүй байх ёстой. За үүний тулд яг нэгтлийн мэдээллийг зөвхөн ганцхан их сурвалжийн мэдээллийг мэдээлэх биш, тухайн мэдээлж байгаа мэдээнийхээ баримтыг бол нэгтлэн шалгаж баталгаажуулах нь бол хамгийн чухал. За үүнээс гадна мэдээж ёс зүйтэйгээр сурвалжлах хэрэгтэй, мөн тэнцвэртэй мэдээлэх хэрэгтэй. За тэнцвэртэй мэдээлэх гэдэг маань зөвхөн одоо ганцхан нэг их сурвалжийн мэдээг мэдээлэх биш, маш олон янзын их сурвалжаас мэдээлж хүмүүст ингээд олон талын үнцгийг харуулсан тэнцвэртэй мэдээллийг түгээх хэрэгтэй. За мөн олон нийтийн мэдлэгийг дэвшлүүлэх. За мэдээж хэвлэл мэдээллийн суурь боловсрал гэдэг энэ ойлголтыг олон нийтэд хүргэх, олон нийтийн мэдлэгийг дэвшлүүлэхэд бол сэтгүүлчдийн үүрэг оролцоо маш их байгаа. За цаашлаад хамгийн чухал бас нэг алхам бол яг энэ үзэн ядсан үг хэллэг ашиглаж байгаа энэ түгээмэл, энэ буруу хандлагыг өөрчлөхийг бол сэтгүүлчид бас уриалан дуудах, сурталчлах энэ үйлдэлийн эсрэг арга хэмжээ авахд бол сэтгүүлчдийн үүрэг оролцоо бол маш их байгаа. За тэгээд энэхүү хичээлээрээ бол бид нэр хэвлэл мэдээллийн суурь боловсрал нь өөрөө яг хүний эрхийг хамгаалах маш чухал хэрэгсэл болдог тухай үзлээ. За мөн яг үүний зэслэмжтэйгээр үзэн ядсан үг хэллэг тэр ялгарлан гадуурхалтай тэмцэж болно. Үүнээс гадна бас сэтгүүлчдийн үүрэг хариуцлага оролцоо бол маш их байгаа шүү. Энэ тухай бол энэ удаагийн хичээлээр бүгдээрээ судлаа. Ингээд энэ хичээлд анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа.